За сайн байцгаана хүмүүс те. За 2019 оны 6 сарын 32 гэдэг пейперийн data analysis хэсгийг хийж харуулъя. За өмнөх видеогоор бид нар вебсайтыг хийсэн бол одоо data analysis хийж харуулъя. За data analysis буюу spreadsheet хүснэгтэн мэдээлэлтэй ажиллах гэж байна те бид нар. За SuperDisk Sale гэдэг тийм байгууллага байгаа юм шиг байна. За компани байна. Тэр компанид spreadsheet ашиглаж одоо нэг spreadsheet дээр юм бэлтгэх гэж байгаа юм байна. За тэгээд энэ компани яадаг компани бэ гэхээр storage device-ийг хийдэг болон худалдадаг компани байна. За тэгээд тэр зарж байгаа тэр solid state drive зарим тийм drive-уудаа хооронд нь харьцуулахын тулд spreadsheet-ийг ашигладаг гэж байна. За тэгээ price-ууд маань ямар байх вэ гэхээр еврогоор мэдээж хэрэг юм худалдаж учраас үнийн дүн байгаа те. За мөн төвчсөн мөнгөнийсээр харагдах ёстой гэж. За SSD за энэ manufacturer за SSD CSV энэ хоёрыг ямарсан нээгээд ажигланаа гэж байна те. За би файлуудаа задлсан байгаа. За энэ нь SSD за manufacturer энэ хоёрыг за нээж харъя. За manufacturer гэдэгт нь за нэг юм хоёр колонтой нэг юм файл үү те. За нөгөөдгийг нь харъя. За нэг юм юу байна те. S code, M code, за manufacturer, за model, за capacity GB, за gigabyte-ийн тийм юу гэж те хэмжээ гэж те. Price per GB gigabyte-д агуулгадах одоо үн гэж те. За ийм юу байна. За энийг харчлаа. За дараагийнх нь. За SSD CSV spreadsheet дээр за top буюу дээд хэсэгт нь 2 шинэ мөр оруулна гэж те. За энэ дээр за мөр оруулах гэж байгаа учраас нэгдүгээр мөрөө сонгоод за insert дарангуут миний одоо дээдлэлт маань 2 шинэ мөр нэмэгдлээ. За A1 нүдэн дээр энэ текстийг оруул гэж байна те. За ямар текст юм бэ гэсэн чинь SDS SSD price per GB price per gigabyte гэж те. За ингэж оруулчлаа. За A1-ээс G1 рүү нэгтгэх гэж байна те. A1-ээс G1 рүү. A1-ийг G1-тэй сонгоод за mesh and center хийн. За энэ болчлоо. За A1-ийг нэгтгэсэн A1-ийг засварлах ёстой юм байна те. За яаж засварлах юм бэ гэхээр have a white цагаан байх. За 30 point-ийн өндөртөө font size нь serif fontтой. За мөн red background-тай байхаар засварлаа гэж тэ. За эндээс за энэ будигны юутай болохоор red background тийм үү. За энэ red background-тай энэ болохоор үсэгний өнгө. За тэгэхээр цагаан өнгөтэй. За 30 гэсэн байсан те. За 30-ыг за ингэж бичиж болно. За serif гэсэн байсан да. Serif fontтой гэж юм те. За serif учраас за би Times New Roman гэдэг өөрөө бичих юм байна те. За эдгээр болчих шиг боллоо. За энийг харъя. За текст за юу 3 дугаар мөрний текстийг бас засварлах гэдэг те. За яаж засварлах юм бэ гэсэн чинь улаан өнгөтэй улаан байхаар 18 point-ийн хэмжээтэй sans serif байхаар засварлах нэ. 3 дугаар мөр. За энийг
улаан өнгөтэй өөрийг нь те текст гэсэн учраас за улаан өнгөтэй 18 гэсэн те 18 sans serif байхаар за би за ялээ гэж авчих sans serif гэсэн учраас за spreadsheet-ийн одоо дээд хэсгийг нь яг ингэж засварлаарай гэж те. За энэ дээр одоо ингээ харах юм бол 2 дугаар бүр ингээ жоохон зайтай байна. За жижиг бага зайтай те. Энийг би багасгах юм байна. За өөр гэх юм бол энэ нэгтгсэн хэсэг маань болд болсон юм шиг харагдаж байна. Энэ гэсэн үгтэй энэ арай жоохон жижиг юутай байгаа учраас энийг ингэж болд болгосон юм шиг харагдчихэв. За тэгээд энэ 2 дугаар энийг ингэж багасгахаар байсан. За тэгээд эдгээр бол голтоо молтоо бол биш байна. За ямар нэгэн тийм голтоо байх юм алга. За ийм юу байна. За ингээд засварлчихлаа гэж бодъё те. За дараагийнх нь. За үүнийг хадгалах чинь те spreadsheet-ээр хадгалах гэж байна. За яаж хадгалахдаа SDS доогуураас SSD гэнэ өөрийнхөө төвийн дугаар candidate дугаараа бичээд spreadsheet-ээр хадгалнаа гэж байна те. За файл хэсгээс save as. За save as анхоор байгаа. За би өөрийнхөө work area гэдэг авсан дотроо SDS доогуураас SSD гэсэн. За MN. За center number бичлээ. Candidate number бас бичлээ. SDS SSD. За тэгэнгүүтээ save as type нь болохоор Excel workbook байх ёстой тий spreadsheet гэсэн учраас. За ингээд хадгалж. За тэгээ надаар хэлэлтгүй spreadsheet-ээр хадгалах уу, comma separate-ээр хадгалахаар яах юм гэдгийг баг мэдчихэж байгаа бах тий. За дараагийнх нь за байрлуулна. Юу байрлуулах? Your name, center number, за candidate number-ыг хаана байрлуулах юм бэ гэж header-ийн center aligned буюу гол хэсэгт гэж байна те. За би харагдах байрлалаа өөрчиллөө. Header энэ. За header юу байрлуулах юм? Your name байсан те. За my candidate name. За ингээ харах юм бол таслалтай бай те. За таслалтай учраас таслал тавиад MN төвийн дугаараа бичлээ. Candidate дугаараа дүү тэгэр. За бичиж. За тэгэнгүүтээ энийгээ би за Arial болгочих доо. За ингэж бас бичгийн хэвийг нь бас ижлэхэндүү болохгүй бол бас ганцаараа өөр харагдаад байдаг шүү. За дараагийнх нь. За place the text. Текстийг байрлуул. За ямар текстийг created on гэж бичих нь те. За тэгэнгүүтээ хойноос нь follow буюу дагнаа. Юу дагах юм? Автомат date. Then a space зай. And then the автомат time. За created on гэснээр автомат on-саар оруулаад зай аваад автомат цаг оруулах нь тий. За тэгээ энэ хаана байрлах юм бэ гэхээр за footer хэсэг дээр байрлана гэж. Footer-ийн зүүн талдаа тий. За доошлуулаад за footer дээр очлоо зүүн хэсэг дээр зүүн. За зүүн хэсэг дээр за created on за column тавилаа. За header footer-ийнхаа юу дээр очоод за date зай авлаа. Time. Окей. За ингээд цаг маань гарч ирэх нь тий. За буцаагаад хийвэндээ очлоо. За C4 гэдэг нүдэн дээр за function ашиглаад manufacturer name-ийг харуулах тийм томьёо бичих нэ. За тэгээд lookup value-г нь m code гэдэг column-ыг ашиглах юм шүү гэж чинь тий. За тэгээд area буюу авах мужи маань хаанаас юм бэ гэхээр manufacturer гэдэг файлаас
external буюу гадаад файлаас авдаг шүү гэж тэ. За энэ бол нэг хэцүү биш байна те. VLOOKUP бичмээр байна гэсэн. VLOOKUP. За lookup value нь m код үсэстэй. За table area нь болохоор за manufacturer гэдэг юм. Тэрс авна гэсэн. За тасал тавиад call index number буюу хэддүгээр баг нэртэй юм бэ? Name-ийг нь харуулах гэж байгаа учраас 2 дугаар. За range lookup нь болохоор яг ойролцоо байж болох юм уу? Яг тарах ёстой юм уу? Бидний хувьд бол үсгтэй мэдээлэл байгаа учраас яг тарах ёстой гэдэг тгийг авах ёстой байгаа. За ингээд биччихлээ те. За энийг бол биччихлээ гэж үзье. За G4 дээр за use a formula. За том юу ашиглаа гэж те. За яадаг том юу ашиглах юм бэ гэсэн чинь. За энэ drive одоо solid state drive байгаа те. Энэ drive-ийн gigabyte per gigabyte гэж байна. Gigabyte-д болчихно те. Gigabyte-д одоо тэр оногдох price буюу үнийн дүнг тооцоолох юу яах гэдэг шиг байна те. За G4 энэ. За price per GB. За тэгэхээр би за энэ ингэж байгаа тухайн энэ solid state drive маань гигабайт нь 128 юм байна те. Үнийн дүн 60. За еврогоор харуулагдсан. За евро. За тэгвэл 1 одоо гигабайтд харгалзах үнийн дүн тооцоолох гэдэг те. Тэгэхээр би 60-ыг 60 буюу энэ F4-ийг хуваахан ингэжээж би одоо нийт 1 гигабайтд хэдэн юу төгрөг биш евро нэгж байгаа гэдгээ бодож гаргана тийм. За ийм байна. За мөн round this value down to two decimal places. Окей, энэ утгыг за 2 орны наривчлалтайгаар round down хий гэж юм тийм. Round down. Доошоогоо томилно. Өөрөөр хэлбэл энэ тэг 146 гэдэг зүйлийг би одоо тэг 146 гэдэг доошоогоо гэж байгаа учраас хэдий 8 байсан ч гэсэн доошоогоо буюу 46-аар л гарч ирнэ гэсэн үг тийм. За 46-аар нь одоо ийм байсан ш 46 ийм байсан ш 46-аар л доошоогоо гарч ирнэ л гэсэн. За энийг бичгийн тулд би за өмнө талд нь round down гэдэг том я бичгээр байна. За round down. За энэ утгыг орны наривчлал нь 2. За ингээд биччихлээ. За тэгэнгүүт тэг 146 гэж гарч ирж байна. За 16 17 дээр одоо алхам дээр хийсэн тэр функшнгуудыг бүх одоо drive solid state drive-ууд дээр replicate буюу хуулж тавиарай гэж тийм 16 17 дээр би нөгөө саяын VLOOKUP болон энэ хоёрыг бичсэн байгаа. Энэ яг гэсэн үг гэхээр доошоо ингэж хэрэл гэсэн үг тийм. За ингэж байх нэ. За тохиромжтой форматинг хийж чинь те 4-р мөрнөөс 108-р spreadsheet-ийн 4-р мөрнөөс 108-р мөр хүртэлх тохиромжтой форматинг буюу засваруудыг хий гэж. За бидний хувьд бол тохиромжтой засвар нь мөнгө дээр л засвар өгсөн те өөр ямар нэгэн засвар өгөө еврогоор 2 орны наривчлалтайгаар гэсэн. За тэгэхээр за би ингэж болж байна. 2-оос за 4-р үеэс энийг сонгож байгаа. Font entry-г нь яг бас ингэж өөр болгож болно. За мөн мөнгөний дүн буюу price-ыг сонгож. Энэ хоёулаа price те. За сонгоод за энд за юунаас еврогоо сонгоно те. За еврогоо сонгонгууд өөртөө 2 орны наривчлалтай евроны тэмдэглэлтэй гарч ирэх нэ. За тохиромжтой форматыг нь хийчлээ. Нэг оноотой учраас угаасаа сая энэ дээр price-ыг харуулах нь те. За spreadsheet-ийг хадгалаарай гэж те. За хадгалчихё.
бүтнээр нь те бүтэн тэр спречитийг утгын томьёог нь харуулж байгаад хэвлэх нэ. За тэгтээ landscape буюу одоо хэвтэй байрлалтай байх ёстой. За row and column heating нь харагдаж байх ёстой. 1 2 3 4 гэх тийм. Эсвэл ABCD гэдэг хамтж байх ёстой. All contents бүх нүдний одоо контент агуулга нь болохоор fully visible байх ёстой гэж. За тэгээд формулыг нь харуулъя тийм. За дахиад формулагаа харуулчих. Бидний хувьд бол одоо утга нь харагдаж байгаа тийм. За формулагд нь яг энийг харуулна гэсэн. За show formulas. Show formulas-ыг дарахад за миний одоо бичсэн юуны формула харагддаг байгаа. За дараад яачлаа тий. За тэгээд хэвтэй байрлалтай page layout, orientation, landscape хэвтэй байрлалтай. За тэгээ бүгдийг хэвлэнэ гэж байна тий. За би ингээ хараадсэн чинь энэгээр ингээ салхсан 2 хуудас болоод байна тий. За тэгэхээр би scale-ийг нь багасгаж болно. За price дээр очлоо. За энд явж байна тий. Анивчаад за энийг дахиад нэг багасгачих. За ийшээ. Өөрөөр хэлбэл width буюу өргөнөөрөө нэг хуудсанд бол багтаж байна гэсэн үг. За би Ctrl P дараад харахад за өргөнөөрөө нэг хуудсанд багтаж байна тий. За тэгээд мөн page setup-ийнхаа header sheet гэдэг хэсгээс row and column heating-ийг харуулна, grid line-ыг харуулна гэж болно. За тэгсэн тохиолдолд за ингээд зураасууд нь харагдчихэв тий. За тэгээд яг нэг доторх мэдээлэл буюу 3 хуудас нэг харагдаж байна. За яг ингээд салгаж болно. Гэхдээ үнэхээр зайгаа одоо энэ бидний хувьд бол энд бол хэвлэл гаргаад ирсэн тохиолдолд томьёонууд нь бүгд харагдах учраас ингэж scale-ээр нь багасгаж бас болдог байгаа. За ингэсэн тохиолдолд би одоо энийг шууд print хийгээд ихний print out-а хэвлээд авчих нэ. За энэ scale нь page layout-ийн scale юм тий 75% таа гэдэг. За тэгээ мөн энэ width центрийг нь одоо яг нэг хуудсанд багтаах гэдэг өөрөө ингэж хүртэл өгчөж болно тий. Тэгэнгүүт шууд width дээр нэг хуудсанд багтдаг ч юм уу ингэж бас тохиргоо хийж болдог байгаа. Хэвлэлтэн дээр ярихын хувьд бол. За дараагийн даалгавар нь за print out-ны гарчлаа тий. За бүтнээр нь хэвлээрээ дахиад print-тэй бүтнээр нь. Гэхдээ утга буюу value-г нь харуулна тий. За print out fits on a single page wide. За энэ дээр одоо би яг их нэг саяхыг тий. Юун дээр окей ингэж юм тий. Wide-араа юу single буюу нэг хуудсанд багтана. Харин tall буюу height нь 2 хуудсанд багтана гэж тий. Урт мэдээлэл байгаа учраас. За тэгээд бүх нүднүүдийн утга агуулга нь болохоор fully visible байх ёстой. Утга тасалдаагүй тий. За тэгээд no split words. Өөрөөр split words гэдэг нь болохоор за энэ spreadsheet гэдэг үг одоо юу гэдэг spray гэдэг нь дээрээ байгаа D sheet гэдэг нь доор орохгүй шүү гэсэн үг. Одоо ингэ салгаж болохгүй гэсэн үг. За энийг бүгдээрээ олцгоё. За formulas гэдэг хэсгээсээ show формулагаа арилгачих тий. За утгыг харуулж байгаад за мөн page layout-ын width-ийг нэг page-д багтаач. За Ctrl P. За ингэсэн чинь 4 хуудас болж байна тий. За тийм учраас би энийг landscape-ийг portrait болголоо. Portrait. За юу босоо тий. Босоо. За тэгээд нэг юуны row and column heating харагдана гэж хэлээг учраас энийг нь харагдуулахад боловч. За ингэж тий. За ингээд width буюу өргөнөөрөө нэг хуудасд багтсан байна. За мөн уртаараа тоолороо
одоо tall гэдэг хэсэг маань 2 хуудастай байх нэ. За ингэнгүүтээ би print хийгээд дараагийнхаа print out-ыг авчих нэ. За дараа нь за extract за гаргаж аваарай гэсэн үгтэй. За бид нэр database дээр extract хийдэг бол за Excel дээр хүртэл extract гаргаж авч болдог. За яаж гаргаж авд юм бэ те? За only the drives are made by за ингэж нь something OCT гэдэгт одоо made by хийгдсэн тийм drive-уудыг одоо extract хийх нь те. За тийхтэй that гэсэн юм те. Тэгэхээр одоо яг энэ something болон OCT нь болохоор cost under 200 евро. За мөн юу үнийн дүүн нь одоо cost буюу яах юм 200 евроос under доошоо те баг хэмтэн байхаар за мөн 240 гигабайтаас дээшээ байх хэмжээтэй тийм юг extract хий гэж юм те. За extract-ыг яаж хийх вэ гэхээр extract гэж фильтрийг хэлээд байгаа. Фильтр. Тийм бэлтгэж гаргаж аваа гэдэг нь те. За тэгэхээр тэрийг бид нэр юугаар хийх вэ гэхээр фильтрээр хийх юм. За фильтр. За фильтр хийхин тулд тухайн датаныхаа фильтр хийх датагаа одоо би одоо өөрөө хэлбэл эндээс те энэ дээр фильтр хийх гэдэг байгаа. Учраас энийг оруулж агаад хөөмцснээ за фильтр гэдэг даах нь те. Тэнгүүт энд одоо үсч чинь гэсэн. Эсвэл энэ хаана яг фильтрээ үүсгэх гэдэг нь тэр мөрөөс сонгоод бас фильтр хийж болдог байгаа. За эсвэл ингээд цуг датагаа сонгоод фильтр хийх юм те. За manufacturer гэдэг дээр би хамгийн гол бичихгүйгээр одоо шууд өөрөө эндээс сонгоо явахгүй гэсэн үг шүү. Бичин шүү. За contains агуулна. За юуг агуулт юм бэ гэсэн чинь something or OCT гэсэн те. За or за эсвэл equal гэж болно те тэнцүү. Өөрөөр хэлбэл ийм одоо юу байлаа гэж үү те. 2 OCT L гэдэг юм юу байлаа гэж бодоход OCT гараад ирэх байхгүй те contain гэсэн тохиолдолд яагаад гэвэл contains ийм утга ийм дата байх юм бол энэ дундаас OCT гарч ирнэ. OCT байгаа учраас гэтэл OCT биш 2 OCT L буюу өөр юу дата байгаа учраас equal-ийг авчиж яг тэнцүү байна гэдгийг нь яаж байгаа шүү OCT. За Samsung or OCT гэдэгт тэнцүү байх одоо юу гаргаж ирж байна те. За ингээд гараад ирлээ. За дараагийнх нь drives made by Samsung or OCT тэгсэн хэрнээ энэ нь cost under 200 евроос. За юу нь 200 евроос бага байхаар те. За энэ дээр price дээр очиод less than буюу бага те. За 200-аас less than буюу бага байх юм сонгох ёстой. За less than те. За 84 96 гэх мэт ингээд харагдчихэ. За дахиад хүртэх нь 200-аас бага. За тэгсэн хэрнээ more than за 240 GB. За storage capacity нь одоо хадгалтын тэр capacity нь 240 GB-аас more than илүү байх ёстой гэж байна. За энэ дээр би number filters greater than гэж хагаад 240 за нэг энэ хэдий юу гарч ирж байна те. За Samsung бүгдээрээ Samsung OCT байна. 240-оос дээшээгээ байна. За үнийн дүн нь 200-аас бага байна. За
ингээд гаргаад ирлээ. За одоо энэ дээр эренбэл гэж байна те. Sort буюу эрэм тогтоогч. The extract. За энэ гаргаж ирсэн extract дээрээ sort буюу эрэм тогтооно. За яаж юм бэ? За manufacturer ascending хийн. Тэгээд price-аар дахиад ascending хийн гэж. Өөрөөр хэлбэл хоёр эренбэлтэй байгаад байгаа байхгүй. За нэг эренбэлтэй байвал би шууд одоо эндээс нь би ASC гэдэг ингэчиж болчихно те. За та нар ингэнгүүт энэ ascending ASC гэдэг хийгүүт ингээ гараад ирж байгаа. За тэгээ буцаагаад нөгөө price-ийг сонгоод за small-оос ингэнгүүт энэ нэг өөрчлөгдөж байгаа болохоор та нар гайхаад байгаа те. За тэгэхээр яах ёстой юм бэ? За sort хийхдээ за зөвхөн датагаа сонгоно. Дээдлийн heading сонгох шаардлага байхгүй шүү. Heading. За датагаа сонголоо. Ирэмблэх датагаа сонгоод за sort filter хэсгээс custom хоёр ирэмбэлтэй хийх гэж байгаа бол custom sort-ыг сонгодог. За custom sort-ыг сонгоод за manufacturer ascending order хэмтэй. За manufacturer буюу C-гээр ascending AC те. За мөн add level хийж агаад дараа нь энүүгээр ирэмблээд ижил утга байвал тэрийг ижил утга дотроо алиугаар нэрнглэх юм бэ гэсэн үг байгаа байхгүй энэ хоёр ирэмбэл. За then by ascending price-аар ascending order. За price маань F байна те. Column нь F. За бас ascending гэдэг чинь smallest to large ascending гэж ер нь бол бидний амьдралын 1 2 3 гэдэг дээшээгээ тоолдог чинь тэрийг хэлээд байгаа. За ок. За энэ ирэмбэлтэй байна. Энэ ч гэсэн ирэмбэлтэй байна. Тэгсэг хэрнээ OBC дотор байх price-ууд нь OBC дотор байх price-ууд маань ascending буюу багаасаа явсан байна те. Дахиад Samsung дотор байх price-ууд багаасаа явсан байна. За ингэж яа гэсэн үг. За print the extract showing the value. За энэ extract-ыг одоо утгыг харуулж байгаад хэвлэнэ. Тэгэхдээ single page буюу нэг хуудсан багтаана. The contents за бүх шаардлагатай нүднүүдийн утгууд маань fully visible харагдаж байх ёстой гэж. За одоо бол фильтрийг арилгах болов шүү дээ. Фильтрийг арилгах юм бол чиний хийсэн зүйл чинь алга болчихно тийм. За тийм учраас фильтрийг арилгахгүйгээр шууд print өгөхөр байгаа шүү. За үүсэн Ctrl P гэдээ харъя хоёр хуудастай байгаад байна тийм. За тэгвэл би энийг ингээ page layout orientation-ыг за хэвтэй болголоо. Landscape-тэй автоматик чигийг. За ингэнгүүт ингэж нэг хуудсан дээр харагдчихээн тийм. За ингээд би энийгээ print хийгээд хэвлэлчнэ гэсэн үг. За энд ямар нэгэн row and column хийдэг шаардлага байхгүй. Яагаад гэхээр энд юу ч томьёо биш. Дандаа зүгээр утгууд харагдаж байгаа учраас. За ингээд print дараад миний хэвлэлт дуусчихна гэсэн. За ингээд юу дуслаа. 19 оны 32-ийн data analysis гэдэг хэсэг маань дуслаа.